Итгэлийн эгчээ, надад 1-р Коринт номын 13 дугаар бүлгийн 4-р ишлэлтэй холбоотой нэг асуулт байна. Энд бичгтээ хайр төвчээртэй энэрэнгүү билээ. Хайр атахдаггүй. Хайр асгандаггүй, ихэрхдэггүй. Итгэлийн эгчээ, энэ ишлэл нь гэр бүлийн доторх харилцаа хийгээд гэр бүлийн хүмүүсийн нэг нэгэндээ хандах хамшигтай холбоотой юу? Эсвэл сүнслэг ивэлт хүрэхээр тэмүүлэх явцад бидэнд тулгардаг зовлон шаналлтай үнийг мөн холбогдуулан харж болох уу? Итгэлийн эгчээ, танаас би ялангуяа энэ зовлон зүтгүүртэй холбоотой байж болох талаар нь бидэнд илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч гэж хүсэх гэсэн юм аа. Зовлон гэдэг нь зөвхөн гэр бүлийн амьдрал тохиолддог зүйл биш. Бид бас олон янзын зүйлд зовж шаналдаг. Энд зүгээр л би зовсон гэж хэлээгүй. Харин би хайрын төлөө зовсон гэсэн утгаар хэлсэн байна. Энэ нь төвчээртэй байхыг хэлж байгаа юм. Намайг хавчиж, гүтгэж, доромжилж байсан ч эсвэл надад хор хүрхийг оролцсон ч би төвчээртэй байна. Би бурхамд залбираад эзэн надад тусалж, намайг босгон байгуулж, тайвшруулж, төөрж буй хавцлыг минь эцэс болгоно гэдэгт итгэлтэй байхыг хэлж байна. Нэг ясандоо энэ нь би төвчээртэй байж, би тэсвэрлэн гарч чадна гэсэн утгатай. Төвчээртэй байх, тэсвэрлэх, нөхцөл байдлыг даах чадварыг бид зовлон гэж нэрлэдэг байгаа юм. Хайр төвчээртэй гэж хэлж байгаа нь тухайн хүн өөрийнхөө даруй байлгаж, төвчээртэй, хүлээцтэй байж, өөрт нь тохиолдох сорилт бэрхшээлийг давамгаалж тэсвэрлэж чаддаг гэсэн үг. Тэр төвчиж, тэсвэрлэн, үл нууран тууштай байснаа зовдовч Бурхныг шандралгүй хүлээдэг. Энд хайр нь нүгэл үйлдэхээс зайлсхийхтэй холбоотойг бас хийсэн байна. Энэс хайрын утга юм. Хайр дүүрэн хүн нүгэл үйлддэггүй. Тэгвэл нүгэл гэж юу вэ? Хайр төвчээртэй гэдэг нь өмнө дурдсанчлан төвчээртэй байх, хүлээх, өөрийгөө даруй байлгах, хүлцэн төвчих, тэсвэрлэх, бусдыг ойлгох, инэрэмгүй, нинжин сэтгэлтэй байхыг хэлдэг. Энэ нь төвчээртэй байх гэсэн утга юм. Ингээд дараа нь хайр инэрэмгүй гэсэн байна. Инэрэмгүй байж нь сайн үйл хийхэд илэрдэг. Хайр дүүрэн хүн сайныг үйлддэг. Тэр хүн инэрэмгүй, үнэнч итгэл даадаг. Тэр худал хэлдэггүй, хуран хэлдэггүй, бусдыг доромжилдэггүй. Атаа житүү, гомбос, үзэн ягтаас болж бусдад хор хүрдэггүй. Тэр бусдын зүйлийг булаадаггүй. Инэрэнгүй байна гэдэг нь тусламжийн гараас унгах, бусдад туслах, дэмжих, өдөр тутмын амьдралдаа өгөөмөр байхыг хэлнэ. Энэ бол жинхэнэ инэрэнгүй зан юм. Хайр атаардаггүй. Хайр дүүрэн хүн бусдад атаардаггүй. Харин ч бусдын амжилт, аз жаргалд чин сэтгэлээсээ баярлдаг. Хэн нэгэнд сайн зүйл тохиолдож, архиц, дэвшээс гаргаж, элбэг хамсуун амьдрахад яг л энэ хүн өөрт нь тохиолдсон мэт хамт баярлдаг. Энэ нь атаарахгүй байх гэсэн утга бөгөөд энэ бол хайр юм. Ингээд цааш хэлэхдээ хайр ихэхдэггүй гэж. Энэ нь бордомжтой холбоотой. Зарим хүмүүс бордом, ихэмсэг, дээрэмгүй байдаг. Тэд бусдыг дорд үзэж, тэдэн рүү хашгирч, муухай харьцаа гаргадаг. Харин хайр дүүрэн хүн ийм үйлдэл гаргадаггүй. Тэгвэл хайр дүүрэн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь нүгэл үйлдэхгүй байхыг хэлдэг байна. Хайраар дүүрэн хүн нүгэл үйлддэггүй. Энэ нь зөвхөн гэр бүлийн амьдралд хамаарахгүй. Энэ бол бидний амьдралынхаа бүх талбарт хэрэгжүүлэх ёстой амьдралын хэм маяг юм. Гэртээ, ажил дээр, сургуульд, бизнест, орчин тойрондоо, гудамжинд тааралцсан хүн бүртэй харилцахдаа үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидний зам байдал хаанч нэг ижил байх ёстой. Хэрв би хайраар дүүрэн бол бүх хүмүүстэй сайхан харьцах болно. Тэд хэн байх нь хамаагүй. Би хинт ч хор хүргэхгүй, хэнийг ч хуурахгүй, хинт ч худал хийхгүй, хинт ч атаарахгүй. Учир нь надад хайр байгаа учраас би нүгэл үйлдэхгүй. Гэр бүлдээч, найз нөхөд, төрөс садан, бусад хүмүүстэй харилцахдаа ч ярихаагүй. Энэ л хайраар дүүрэн байх гэсэн утга юм.